Өвөрхангай аймгийн Түүхэд 90 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай алдартнуудыг бэлэгдсэн дэмүхлээ. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Харьяат Монгол улсын Гавьяат багш Шовдрын Сүхбат. Шовдрын Сүхбат нь 1938 онд Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрсөн. Бага насаа аав ээжийн асрамжинд мал маллаж малчин ардын амьдралаар өссөн. 1947 онд сургуульд элсэж 1957 онд 10 дугаар ангиан амжилттай төгсөжээ. 1961 онд Монгол улсын их сургуулийн химийн ангийг багш мэргэжлэр төгсөж ажлын гараагаан Баянхонгор аймгийн Үлзийт сумын 8 жилийн сургуулиас эхэлсэн байна. 1962-оос 1998 он хүртэл Өвөрхангай аймгийн Арвагэр сумын 10 жилийн 1-р сургуульд 36 жил багшилжээ. Багшлах хугацаанд 8 дугаар ангийг 5 удаа, 10 дугаар ангийг 12 удаа ангидан авч төгсгсөн ба даасан ангийн сурагчид нь сурлагын 100% амжилттай төгсөж сургууль хамт олоноо хөшөөчлөн ажиллаж ирсэн үлгэр жишээж ажилсаг Нямбай ахвд багш нарын нэг юм. Багш Сүхбат нь нийт 23 мянган шав нарыг амьдралын гараанд нь оруулснаас гадна дааш төгсгсөн ангиас 76 сурагч онц сайн дүнтэй төгснөөс гадна 10 дугаар ангийг 8 сурагч алтан медальтай төгсж байсан сайхан түүхтэй. Багш Сүхбат нь мэргэжлийн өндөр чадвартай. Өвөрхангай аймгийн багш нарын тэргүүн гигнэнд явж чаддаг нийгмийн идэвх сайтай, сэтгэл зүтгэлтэй ахмад багш нарын нэг. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг химийн олимпиадад багш Сүхбатын бэлтгэсэн шав нар нь жил бүр 1-3 дугаар байрыг тогтмол эзэлж улсын олимпиадад шагналт байранд шалгарч байсан удаатай. Тухайлбал түүний бэлтгэсэн 47 сурагч аймгийн аварга, 19 сурагч 2-3 дугаар байр эзэлж байв. Орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан химийн багш нарын олимпиадад багш Сүхбат 8 удаа төрүүлж байсан түүхтэй юм. Сүхбат багшийн ажлын туршлагыг аймгийн химийн багш нарт нэвтрүүлэх талаар аймгийн боловсролын хэлтсээс олон арга хэмжээ авч түүний үр шимийг нийт багш нар ажилдаа хэрэгжүүлж байсан Гавьяатай багш юм а. Ажиллах хугацаанд сургалтын материаллык баазыг бэхжүүлэх талаар байнга санаачлагтай ажиллаж химийн хичээлийн ижвэрэн кабинетыг 2 удаа байгуулсан. Аймгийн сургуулиудын химийн хичээлийн кабинет байгуулах загвар туршлага болж байсан ба тарааж өгөх материал, зурагт болон бит бичмэл үзүүлэн олон цог хийж сургалтанд ашиглаж ирлээ. Сүхбат нь шилдэг тэргүүний багш сурган хүмүүжүүлэгч байж аймаг орон нутагтаа хүндлэгдсэн төдийгүй хувь хүнийхээ хүмүүжил зан чанараар бусад багш нараас онцгой ялгагддаг. Түүний уян зөөлөн сэтгэл, хамт олонч байдал, даруй төлөв зан, ёс суртахууны өндөр хэм хэмжээ, цэвэрт нямбай байдал зэрэг олон сайхан чанаруудаас өнөөдөр ч гэсэн олон зуун шав нар хамт олон бахархаж түүнээс суралцж байдаг. Түүний төгсгсөн шав нараас улс их орондоо хөдөлмөр бүтээлээр нэр алдраа мандуулж байгаа ангаа ухааны доктор профессор Бэмүхтөгөө төрийн сорилт мал зөөж физикч доктор профессор Бэхочер, Монгол улсын ардын багш хөдөлмөрийн баатар Гавьяат дасгалжуулагч насан тогтох хүний Гавьяат их хэмж доктор профессор Дашандаг, хүний Гавьяат эмч Анигар, Минжуур, улс төр судлаач доктор профессор Төрбат зэрэг олон шав нарыг нь нэрлэж болохоор байна. Багш Сүхбатын залуухойч үеийн сурган хүмүүжүүлэх хариуцсан ажилдаа гаргасан хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлэн 5 жилийн гавьшгааж 3 удаа ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ой медаль, Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 50 жилийн ой хүндэт медаль, аймгийн авраг багш, ардын гэгэрлийн тэргүүний ажилтан цол тэмдэг Арвагэр хотын хөдөлмөрийн авраг, хөдөлмөрийн хүндэт медаль, залуу үеийн хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан цол тэмдэг, арга зөөж багш цол тэмдэг, Өвөрхангай аймгийн хүндэт дэвтэрт бичигдэн Өвөрхангай сайчууд медаль, алтан адсодон 2018 онд Монгол улсын Гавьяат багш цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна.